KO. Манай говьчуудын зээ татахын сайхныг яана. Аргагүй л үлгэр домгийн тэр цагаас адуутай нөхрөлсөн ард түмний аман язгуур урлаг мөндөө. Мөнөөхөн дэлхийд ижилгүй уртын сайхан дууны маань аялгуу, хөг айзам, үүжим их амьсгаа, ухаан цээл сэтгэл үүнд нэвт шингэсэн байдаг билээ. Морь унаж Монгол хүн болсны багтал, үүжим дэлгэр их нутгийн эзэн болсны бахархал, малчин монголчуудын цог золбоо, ирмэг гүдэс ан чанар, баяр цэнгэл цөм бүгдээр энд багтжээ. Зээ татах аялгууг дан зээгээр ихшэглүүлэх, гин гон гэж ихшэглүүлэх хоёр янз буй. Харин тарин уншиж мар зайлах нь бараг саяхан гэмээр шашин дэлгэрсэн үед нэмэгдэж орсон зүйл юм. Зээ татах нь хэдэн мянган жилийн хөлгөө. Ви манлайсан мен гаралтай хоо. Миний их чулуу маам гэж хүн байсан. Тэгээ би ихтэйгөө хоёулаа байдаг байсан. Намайг наадмын морин олох гэж хүн аваачиж 7 настай наадмын морин 14 хүртэл наадмын морин сан би. Тэгээ тэр үед зээ татхад их наадамч ихчүүд муухай татлаа гэж загнадаг. Ташуураар шавхардаг байсан. Гой тат гэж. Тэгээ лайжвал болохоор гой татах гэж оролдоно. Таныг яаныгийн тэгээд тэгтээ манлайд биянч магтах нь миний үеийн нэг бас нэг охин хоёр бяттаг татдаг, бусдын муухай татдаг гэж дэгдэг байсан. Тэгээд таньяас хойш наадмын морин зээ татдаг болсон юм аа. Тэгтээ нэг болж ил байсан байлгүй их ч бол гоё татж байна гэж байсан. Дандаа улдаарал морь гараад явна. Элбэг та тат. Зэгээ шүлгээл дэгдэг байсан. Тэгэл зэгээ хлээл татал хамгийн түрүүнд нэг уулдаг байсан. Хаач газрын наадамд аймагт ч явж байсан, цэцэд ч явж байсан, манлайд ч явж байсан. Тэгээ наадмын морь тэгж унцсан юм аа. Манай ээж намайг багаас нь морин олсоргосон. 6 настай байхад нэг дагандаа зодоод мордуулж байсан. Тэгсэн хүн тэгж байсан. Чулуу маам яасан бүх зүрхтэй хүн бай. Энэ чулуугаар хийсэн хүүхэд маань миний эцгийн нэрээ чулуу маамд лусан дам чулуугаар хийж өгсөн хүүхэд байж зодоод мордуулж байсан. Тэгээ нэг жоод мөдийнхэн даагандаар мордуулаад. Тэгээ би нэг юм жаал тогтоол ойчоогүй. Тэгээд явдаг байсан. Тэгээд тэндээс хойш хүний эмнэг даагаж ундаг, адууч ундаг. Тэмээнд их адуунд яхад зээл байдаг. Сүүл үед бас нэг том орд юм уу? Нэг 10-аад настай болоод болгадаг болоогүй. Болгаас гэж боддог. Суундагаар морьэр гэхэд их л төргээр гэж яваад мордох гоё байдаг. Тийм саксуу хөөцөг гэх юм уу да. Тиймэрхүү багтаан тиймэрхүү байсан юм аа.
одоо ер нь хүүхдүүд ч одоо юу зээ татах нь байтугай морь хотлоод одоо бид нар ч одоо 40-50 км-ээс ингээд зуны халуунд чинь морь хотлоод ингээд энэ аймаг уртлал явдаг байлаа шүү дээ. Одоо тэгж байгаа хүүхдүүд хаа газар байхгүй шүү дээ. Дандаа машинаар ачаад тэгээд одоо орчин үед ч одоо хүүхдүүд зээ татахгүй шүү дээ. Морь унаа явж байгаа хүүхдүүд ерөөсөн зээ татахгүй шүү дээ. Зээ ерөөсөн одоо манай энэ халах зээг бол ерөөсөн хийж байгаа хүн бол ерөөсөн байхгүй одоо тэгээд яах вэ одоо нэг тарина уншаал нөгөө хурдан мөрнийхэн тарныг уншаал хаяа хариу аврахныхаа тарныг уншаал ингээл зээгээ хийгээл явдаг юм байна л да. Гэхдээ тэр нутагт өөр байдаг бахал та. Яг манай энэ хацрын эцэд бол одоо хурдан мөрний зээг бол өстэй гаргуун сайхан татдаг хүн бол миний төрсөн ээж байсан гэж энэ манай эцээгээ ярьдаг. Зээ